мэцхан сурагчдаа Монгол бичгийн цахим хичээлийг хүргэж байна. За энэ удаагийн хичээлээр хэдүүлээ үсгийн тэг болон үе үг, холбоо үг, өгүүлбэр эхийг хичээнгүй бичиж унших гэсэн цахим хичээлийг үзнэ. За өмнө хичээлээр титэм толгойд үсэг буюу наамаалаа үсгийг хэрхэн яаж бичих, ихшээр хэрхэн амилуулж бичих болон наамаалаа үсэгтэй холбоотой баттгал дасгал даалгаврыг ажилласан. За өмнө хичээлдэр гэрийн даалгаварт сурах бичгэн дээр байсан наамаалаа үсгийн баттгал хөрвүүлэх даалгавар өгсөн. За энэ даалгавраа та бүхэн маань хийж ирсэн баха. Даалгавраа шалгаад хичээлдээ орцгоё. За энэ миний ном, онны ном энэ мөн. Энэ олон ном онны ном уу, номны ном уу? Энэ ном номын үн энэ мөн үү? Энэ мөн. Манай номын үн энэ мөн. За энэ хөрвүүлгийг гэрийн даалгаварт өгсөн байгаа тийм ээ. Та нар маань дэвтэртээ наамаалаа үсэг орсон энэ хөрвүүлгээ бичсэн байгаа бол өөрсдийнхээ хөрвүүлсэн хөрвүүлгээ шалгаарай. За энэ үсгийн сэргээн санахад дээдлэлт нь байгаа тод хараар бичсэн нь бол дармал хэлбэр нь байна тийм ээ. За харин доор нь байгаа хэсэг нь бол энэ үсгний бичмэл хэлбэр байна. За монгол бичгийн тухайд бол номон дээр байгаа дармал хэлбэр чинь болоод энд харагдаж байгаа бичмэл хэлбэр хоёр хоорондоо жаахан өөр байгаа тийм ээ. За ялангуяа та нар маань ажиглаад энэ үсгнийхаа төгсгөлд орсон хэлбэрийг ажиглах юм бол сүүлээр одоо бичмлэр бичихтэй бол сүүл байна тийм ээ. Бидний сурсан зорилго болох сүүлээр энэ үсгний адагт орсон хэлбэрийг бичдэг байх нь байна. За ийм үсгнийхаа эхэнд дунд адагт орсон хэлбэрийг та бүхэн маань дармал хэлбэр болоод бичмэл хэлбэр хоёрын хооронд нь харьцуулж ажиглаарай. За дараагийн үсэг ил үсэг байна. Эхэнд дунд адагт орсон хэлбэр байна тийм ээ. За ер нь бол үсгнүүдэд та нар маань ажиглаад зүй тогтлоор нь тогтоох хэрэгтэй шууд. Ингээд автоматар одоо тогтоохож оролдохоосоо илүү эдгээр хоорондоо яг ямар адил зүйл байна, ямар ялгаатай зүйл болоод ямар үсэг бүтэж байна вэ гэдгийг бүтцийн хувьд ажиглах хэрэгтэй гэсэн. За жишээлбэл энэ ил эм буюу титэм толгойд 3 үсэг бол үндсэн ишиг 7 үсгэн дээр эвэр гизэг тусал залгаад л энэ имэл үсэг бүтчихэж байгаа тийм ээ. За монгол бичигт бол үеийн тогтолцоо монгол бичгийн үеийн тогтолцоо бол ер нь бол монгол бичгийн үеийн тогтолцоог ажиглах юм бол ихшиг гээгүүлэгч гэсэн одоо юм салаавчилсан бүтцтэй байдаг. За нэгдүгээрт нь ихшиг гээгүүлэгч гэсэн ийм бүтэц байна. За нэг осондоо эрэ гэд энэ үг маань ихшгээр төгссөн байх юм бол дараагийн энэ салангад бичиж байгаа залгуур яах нь гээгүүлэгчээр эхэлж одоо залгагддаг гэсэн үг. За дараа нь гээгүүлэгч гэсэн ийм бүтэц байна. За гээгүүлэгчээр төгссөн энэ мал гэд ил бол гээгүүлэгч тийм ээ. За энэ гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр уун гэд ихшгээр гэсэн залгуур залгаж одоо ингэж салаавчилсан ийм бүтэц байгааг анзаарж байгаа хаа. За мөн ихшиг гээгүүлэгч гэсэн бүтэц ихшиг гэсэн юм одоо яг ихшиг гээгүүлэгч ийм салаавчилсан ийм бүтэцтэй байх нэ монгол бичгийн үеийн тогтолцоо. За одоо хэдүүлээ үндсэн зурлаг болоод ихшиг үсгнүүдээс зэрэгэн санаад за мөн наамаалаа үсгээ үзчихсэн юм чинь наамаалаа шүд эвэр гизэг туслаа мэдж байгаа юм чинь за үсэг одоо ихшиг 7 дээр эвэр нэмчгээрээ юу болдгийг гизэг нэмчгээрээ юу болдгийг тусал нэмчгээрээ юу болдог юм бэ гэдгийг санаад эдгээр одоо зурлагуудаар нийлүүлээд үг бүтээцгээ хэдүүлээ. За та бүхэн маань бичлэгээ зогсоож аваад үгээ үүсгээд өөрийнхөө үүсгэсэн үгнүүдийг шалгаад тулгаад яваарай заа юм. За нэгдүгээрх нь за титэм гэдэс шүд эвэр хоёрын нийлц. За шүд эвэр хоёрын нийлц бол мэдээж эвэр ороод ирж байгаа юм. Энэ бол ил үсэг байх нь гэж та нар бодох нь байна тий. За тэгээ шүд үгийн хадагт нь бол сүүл орсон ийм үг үүсгэх нь байна. За ийм үг эхний үг бол олон гэдэг үг үүсэж байна тийм ээ. За эхэнд титэм байна уу байна, гэдэс байна уу байна, шүд байна уу байна, эвэр байна уу байна, ахаа шүд байна, хадагт нь сүүл орсон байна тийм ээ. За үгийн хадагт сүүл орохоороо зэрэг энэ үсэг болж байгаа. Дарамлаараа ингэж бичигдэж байна. Бичмлээрээ бол сүүл байсан тийм ээ. За дараагийнх нь үг. Титэм шүд гизэг сүүл гэсэн нийлцээс ямар үг гарах вэ? За энэ дээр бол ам гэсэн үг гарч байна тийм ээ. За дараагийнх нь титэм гэдэс шүд тусал хоёрын нийлц гэдэс сүүлээс ямар үг гаргаж болох вэ?
За та нар маань гаргацсан байх тийм ээ. Энэ үг бол онон гэдэг үг үүсэж байна тийм ээ. За өөртөө гаргасныгаа шалгаад яваад байгаа хүүхдүүдээ. За дараагийнх нь титэм гэдэс шилэв шүд тусал шүд сүүл гэсэн зорилгоудаас ямар үгийг үүсгэсэн бэ? За зүйтэй. Энэ бол үнэн гэдэг үгийг үүсгэж байна тийм ээ. За дараагийн зорилгонуудаас. За үн гэдэг үг үүсгэж байна. За зүйтэй. Дараагийнх нь мал гэсэн үгийг үүсгэж байна. За энэ үгнүүдээ хэдүүлээ дэвтэртээ бичиж аваад буруу бичсэн хүүхэд байх юм бол зөв болгож засаж аваад тэмдэглэж аваарай. За их шиг далаагаа үзсэн юм чинь үндсэн зурлуудаа бол та бүхэн маань титэн гэдэс шүд гээд сүүл гээд зурлуудынхаа нэрийг бол маш сайн мэдж байгаа тийм ээ. За дараагийнх нь. За эдгээр үгнүүдийг хооронд нь холбоод хэдүүлээ өгүүлбэр болгож уншия. Өгүүлбэр болгож бичнэ гэсэн үг. За жишээлбэл багш нарын дарууллаа. Молом мал маллаа гэд. За молом гэдэг үг мал гэдэг үгтэй холбогдож байна. Мөн маллаа гэсэн үгтэй холбогдож байна тийм ээ. Энэ дотор үзег үүсэг байхгүй учраас та бүхэн маань энэ үгнүүдийг одоо амандаа уншаад за 3 үгийг холбоод нэг утгатай өгүүлбэр үүсгэцгээе. За та бүхэн маань бичлэгээ зогсоож агаад бичлэгээ дарж зогсоож агаад өгүүлбэрээ үүсгээд өөрийнхөө хийснийг шалгаад хийгээд давхар хийгээ яваарай. За дараагийнх нь үг юу гэж үсэж байна вэ? За хэдүүлээ молом гэдгийн дараагийн үгийг уншийе. Алима. За ийм үгсний үгийн адагт орсон хэлбэр тэнд байна тийм ээ. Алима. Дараагийнх нь үг. За хараар тодруулсан сум заасан үгийг уншаарай. Алима. Ном эм гэж үейлэж уншин тийм ээ. Ном олно. За олно гэж үейлэж унших нь тийм ээ. За дараагийнх нь 3 дугаар мөрний нооноор тодруулсан эхний үг юу гэж байна вэ? Онон олом нэмлээ. Онон улам нэмлээ гэж байна тийм ээ. За дараагийнх нь үг. За дараагийнх нь үг юу гэж байна вэ? За дараагийнх нь үгийг хамтдаа уншаарай. Дараагийнх нь үгийг хамтдаа уншаарай. Манан ном ониллоо гэж юм тийм ээ. За гэх мэтчлэн энэ холбоо өгнүүдийг өгүүлбэр болгож уншаад та бүхэн маань энэ өгнүүдийг дэвтэртээ хичээнгүй сайхан бичлэгээр бичиж аваарай дэвтэртээ. За одоо бүгдээрээ энэ хэсгийг маш сайхан дэвтэртээ хичээнгүй хоолж өчье. Ямар ч одоо шүд, эвэр, гизэг, тусал дутаалгүй бичье. За Монгол бичихт ер нь бол нэг шүд орхио бичгээд ч юм уу тийм ээ. Нэг тусал орхио бичгээд за нэг тусал ингээ бид нар орхио бичгээд нэг том алдаа гаргаагүй юм шиг харагдах боловч нэг тусал орхиол бичсэн байхад тэр үг маань шал өөр үг болчдөг учраас эвэр, гизэг, тусал, шүд огт дутаахгүй биччихэж тухайн үгээ зөв бичих боломжтой болдгоо. За хэдүүлээ хамтдаа эхнээс нь үейлээд уншия. За манла олон. За манал гэдэг энэ хамгийн ихний үгэн дээр та бүхэн анзаарч байгаа. Энэ үсэг гэдэг ингээд заагаад байгаа. Энэ үсэг урдаа тусалтай гэд заагаад байгаа хэрнээсээ яагаад энэ манал гэдэг үгийн шүд энд тусалгүй байна вэ гэж та нар гайхаж магадгүй тийм ээ. За үгийн дунд орсон энэ үсэг араасаа дээгүүлэгч үсэг орсон тохиолдолд тусалгүй бичдэг ийм дүрэн байгаа. За тэгэхээр энэ манал гэдэг үгэнд бол энэ үсэгний араас ил үсэг орсон учраас тусалгүй бичигдсэн байна тийм ээ. За манал олон мал ла. За эхний өгүүлбэрээ хичээнгүй сайхан бичье. За дараагийнх нь хамтдаа уншаа яваарай. Энэ нь молмын ном. Онлын ноём. Мөн. Мануу малыг маллана. Энэ номын номоо. Манан улам
нэмэлээ. За одоо жишээлбэл энэ улам гэсэн үгэн дээр ч гэж уншиж болно, уу ч гэж уншигдаж болох боловч тухайн үгнийхээ утганаас шалтгаалаад энэ үс хоёрыг адилхан тэмдэглэдэг учраас чи тухайн үгнийхээ утганаас шалтгаалаад оогоор уншуу, уугаар уншуу гэдэг шийдэл явна тийм ээ. За олон, алим, өмнө, минь, унаала. Онны, мал нь, олон, молмын, ном нь, энэ нима мөн үү гэж юм тийм ээ. За ингээд та бүхэн маань бичлэгээ зогсоогоод гүйцээгээд ухраагаад багшигаа дагаж уншаад уншиж чадахгүйгээ буцааж гүйлгэж хараад багшийнхаа уншсны дагуу уншаад энэ хэсгийг хэдүүлээ маш сайхан хичээнгүлэн бичээд одоо энэ хичээл дээр хичээнгүлэн бичиж дуусгаад гэрийн даалгавартаа энэ саяхаа уншиж өгсөн зүйлийг уншаад дэвтэртээ хөрвүүлэн бичиж ирье. За ингээд хичээлдээ анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.